За би амар гоё бүтээгдэхүүн туршиж үзмээр санагдаад таад TikTok дээр би ер нь Японд идэг. Тэгээд тренд олж байгаа TikTok дээр явж байгаа бичлэг юмнуудыг туршиж үзэх аюу дуртай байхгүй юу. Тэг өнөөдөр болохоор би энэ амар гоё гэлэлцсэн саатай энэ зурган дээр байгаа юг туршиж үзье гэж бодож байна. За тэрнээс өмнө болохоор энэ одоо хэрвээ чиний уруул ингээд минийх амар хаагардаг. Яг тэгвэл би нөгөө ходоод мутаахгүй юу. Юм итгэр ходоод өвтөчдөг. За тэгээд эхлээд энийг түрхэх юм бол энэ нөгөө уруулны хагаралтанд аягүй сайн. Ийм хөөсөн одоо ингээд уруулан дээрээ түрхээд жохон бах юм бол хөөсөрдөг. Одоо амар хагарсан байгаа миний уруул. За эхлээд жохон хөөсийн задлаад ингэж хавруулаа хөөсрүүлээд гоё зүйллээд өгье гэж бодож байна. Ийм уруул нь хагардаг. Яг начиг би ингээд дандаа уруул хагардаг. Зэ ходоод өвддөг болохоор тийм ингээд арсын ингээд жоохон хуулах гаддаг байхгүй юу? Хэрвээ тийм бол энийг хэрэглээ. Одоо энийг арчиж аваад одоо бүр амар гоё гэлэлцсэн саатаагаар будыг заяа. За шиглам гэдэг энэ болохоор хоёулаа нэг брэндийнх байгаа. Эхлээд уруулаа өнгөлнө. Хүрээлнэ. Өнгөлнө. Би заримдаа буруу ярих гэдэг шүү заяа. За уруулаа эхлээд аягүй тод хөрөөлье. Би ингээ аягүй нэмгэн жижигхэн уруултай байхгүй. Тийм болохоор ингээд албаар тод там харагдахаар тэгээд тод хөрөөлье гэж бодож байна. Ингээд за уруулаа хүрээлцэн заяа. За тэгэнгүүтээ одоо энэ нөгөө нэг цав нь гэх юм уу саад бодох цавыг нэг түрхээ. Цавуул гэх бах та тийм өнгөлөгчөг. Би толонд харахгүй сайн харж чадахгүй байна. Гэхдээ энэ бүр сайн нэг би нөгөө voice амар хүздэг байхгүй. Voice юука бас амар гоё ингээ сата ботцсансан. Тэг бүр ингээ гоё TikTok дээр тренд л одоо болохоор бодож үзмээр санагдаадсан байхгүй юу? Одоо цаваагаа төрчихсөн. Одоо энийг жоохон хатаагаад одоо саагаад тохон заяа. Ийм өнгөтэй. Ор улаан шар өнгөтэй юм байна. За тэгээ саагаад төрөхөд бүгд ямар харагдахыг харъя. Уруулаа бутчаар бүр амар шал өөр болчихдог те.